Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Өнөөдрийн манай Talk подкастын 3 дугаар улирлын 8 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийн хишиглэн оролцож байна. Өдрийн минь сайн уу? Өдрийн минь хүргэе. Баярлалаа. Өөрийгөө манай сонсогч нарт танилцуулаач. За сайн байцгаана уу? Сая дурдсанчлан би 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийн оюутан байна. Энэ жил одоо энэ намраас Солонгос явах учраас энэхүү подкастт нэрвэгдэж оролцож байгаадаа би маш их баяртай байна. Хишиглэн багтаа ямар хүүхэд байсан бэ? Танай гэр бүл чамайг ямар хүмүүжлэр өсгсөн бэ? Би ер нь жоохон чимээгүй хүүхэд байсан. Одоо ингээд бодох нь би 10 нас хүртлээр Говьсмөр аймгийн Сөмөр суманд баг сургуулиуд өргөсөн байхгүй. Тэгээд яг баг сургуульд яг ганцхан найзтай байсан. Тэр найзтайгаа бараг ингээл өдөржин хамтдаа бараг л оройн тэрвэлтэж унтах шахуу хамтдаа явдаг. Тэгээд бус хүүхдүүдтэй тийм их юм ярьдаггүй. Тийм болохоор их чимээгүй. Хотод шилжиж хурж ирээд ер нь амар өөрийгөө нээсэн. Би ийм юм дуртай байна гэдэг ч юм уу тийм. За гэрийнхний хувьд бол намайг их хөвгчлөлтэй гэдэг. Би чинь айлын байхгүй юу? Тэнгүүд нэг ийм айлын баг яг аав ээжийнхаа хувьд те их бит хоёр айгу холд насны зөрүүтэй. Тэнгүүд бит хоёр ингээд нөгөө их жоохон хүүхэд учраас инээдтэй мэрэнгуут нөгөө намайг амар хөөрддөг ч юм уу. Би нөгөө хошин шиг амар хүздэг. Тэгэд нөгөө үдсэн хошин шагнуудынхаа ингээл номерыг ингээл жүжигсэн дагуулталгаал гэр мөрийнхаа өмнө ингээл жүжиглээл. Тэгэд тийм хүчтэй хүүхэд ер нь ийм али хошин гэж тийм л нэртэй тий. Сэтгүүлч болъё гэдэг чинь юм мөрөөдөл байсан уу? Хизэнээс бодож эхэлж байсан бэ? Би бол анх ерөөсөө ийм бодлого байсан. Яг үнэндээ яг ингээд би ч орчуулагч ч юм уу хэлний талаар юу гэж боддог байсан байхгүй юу? Ер нь хэл талтай аюу авьяастай гэж өөрийгөө тодорхойлдог ч юм. Ер нь гэрийн хамаатнууд тэгж хэлдэг байсан юм. Тэгээд олон улсын харилцаагаар эсвэл орчуулагчаар гэж шийдсэн байж байгаа. Мойсор орох гэж байсан. Тэгсэн чинь ер нь хэлний чиглэлээр нөгөө хүмүүлэгч гадаад хэлний сургууль байсан. Тэгээд гэрийнхэн ер нь за хүмүүлэг рүү нэг ингээд ороод шаагаад үзчихье гэдгийгсэн чинь сайт руу нурсан 2-1-2 байгаад тэгээ бас нөгөө Солонгос явна гэж бас айгаа боддог байсан болохоор ч тэр юм уу сэтгүүл зүй 2-1-2 гээл тэрнтэндээ бүртгүүлж гисэн нөгөө юм шүлэг мүлэг бичдэг жоохон тийм хүрэл тулгын төрт ордог хөхт байсан байхгүй юу. Тийм болохоор тэр SMS-ний хувьд бол надад бол асуудал байгаагүй. Гэхдээ амар сонирхолтой юм нь ерөөсөө өмнө бодож байгаагүй сэтгүүлч гэж төсөөлж байгаагүй хүүхэд хэрнээ 6 дугаар ангийн ирээдүй билүү нэг тийм өөрийгөө нэг ингээд сордог тестийн нэг тийм жижигхэн сэтгүүл шиг ном байдаг хгүй. 6 дугаар ангидаа би бүгэлжсэн юм билээ. Тэрийг хамсан чи ямар мэргэжилтэй хүн болохыг хүсэж байна гэдэг дээр би өөрийгөө дизайнер юм уу сэтгүүлч ягаад гэвэл хүмүүс намайг ярьж хэлэхдээ сайн гэж хэлдэг гэвчихсэн. Тэг би хөөх би 6 дугаар ангидаа сэтгүүлч гэж өөрийгөө биччихсэн юм биш гэж бодоол. Тэгээд нэг тийм байдлаар л сонгосноо ер нь бол анхных байгаагүй. Гэхдээ одоо бол би ер нь зөв замаараа явж байгаа юм байна гэж өөрийгөө боддог. Өсөж мөрөөдсөн бол биш. Ингээ явж байгаа л орцсон тий. Гэхдээ тэр нь яг ингээ дүүрийн чи зөв зам гэдгийг ингээ чиглүүлээ явж байгаа юм байна. Тэгвэл төгсөөд сэтгүүлчээрээ ажиллах уу? Сэтгүүлч дотроо ингээ чиглэлүүд байгаа шүү дээ. Ямар чиглэлээр явъя гэж бодож байгаа вэ? Би нөгөө өөрөө контент бүтээх ер нь сонирхолтой болохоор контент бүтээх чиглэлээр л би ер нь өөрийгөө явбал гоё юм уу да гэж бодсон. Тэгээд цаашдаа ажлын байран дээр сэтгүүл гэдэг яг буухгүй байгаа хгүй яа тэгэхээр би чинь Солонгост дүүргэн тэнгууд одоо яг Солонгост гэдэг утгаараа харь орны хэл бичгийн чадварыг би бүр амар төгс мэрэгчиж би Солонгосын медиагийн салбарт гарах гэдэг байгаа хгүй яг өндөө өөрийгөө тодорхойлж амжаагүй байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар Монголдо ирээд ажиллах хүртлээр тэр үед би өөрийгөө бэлэн болсон гэж бодох хүртлээр яг контент бүтээх чиглэлээр яг өөрийнхөө сонирхдаг зүйлсийн талаар контент бүтээдэг ч юм уу нэг тиймэрхүү юм бол бодож байгаа. 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийн давуу тал нь чамд ямар санагдаж байна? Гадаад сурах угаасаа зорилго байсан гэсэн тийм үү? За миний хувьд хамгийн том давуу тал бол цаг хугацаа болон мөнгөний хэмнэлттэй байдал байхгүй. Анх яг ямар сонголтоос энэ сонголтыг илүү юм байна гэж үзсэн гэхээр хэлний бэлтгэлээр явах эсвэл одоо 2 дээр орох. Хэлний бэлтгэлээр явлаа гэхэд би ингээд баг 17 шахуу юугаач мэдэхгүй аавжээс хол байж үзээгүй нэг нялцраанд явчих гэж байгаа штеп. Тэгмүүд би очиод ингээд тэнд байх бүх ингээд зүйлийг би өөрийгөө давна гэж би өөрийгөө бодоагүй. Тэнгүүд энэ байдал миний сэтгэл зүйн байдалд амар ашиг тустай. Би гэртээ их орондоо өөрийнхөө ингээд юугаар тий сурж байна.
Хоёрдугаар цаг хугацааны хувьд гэхэд би хэлний хэлээр явах юм бол бараг 1 жил үндсэндээ дүйцэхүйс болчихж байгаа байхгүй юу? 2021 орохоор би мэрэгжлийн хичээлийг үзчихэж чинь. Тэгээ дээрэс нь солонгос хэлээс үзчихэж чинь. Тэгэхээр амар давуу талтай. Ер нь бол дээрэс нь нөгөө одоо төлбөрийн хувьд гэх юм бол солонгос хэлний үзэх кредит нь яг үзэх кредитээс 50% хөнгөлөлттэй байдаг байхгүй юу? Тэгэхээр хагас кредитээр ер нь бол үздэг гэсэн. Тэгэхээр төлбөрийн хувьд ч гэсэн их уян хатан. Тэгэнгүүт гоё юм нь манай Солонгосын Сөүл их сургуулийн хэлний бэлтгэлийнхний үздэг номноос яг адилхан үздэг. Тэгээ манай багш солонгос хүн байдаг. Хэрвээ ингээд энэ талаар судлаад удахгүй орж ирэх байгаа хэлсэгчд маань энэ талаар сонирхож байгаа юм бол би бол 100% зөвлөнө. Тэгээ Монголынхоо оюутны амьдралыг ч үзээд, гадаадын оюутны амьдралч үзээд бас ингээд давуу талтай хичээлэнгийн сонирхол хоббины талаар ярилцъя. За би зураг зурах дуртай. Ер нь юм янз янзын гар урлал юм гараараа хийж бүтээсэн юм ингээд хийх айгуу дуртай байхгүй юу? Гэтэ би ингээд ер нь амар юм шантрамтгай хүн. Надад ингээд хийж үзээгүй, явж үзээгүй дугуулan гэж байхгүй. Яг уран зургийн дагуулангаас бас тийм бүгднийг за би чадахгүй мэн шантрал хайцсан. Спортын тал дээр ер нь жоо хагасгүйг мэдэрсэн гэх юм уу? Тэгээ тэрнээс бусдаар ингээд нэхмэл нэхэх, зураг зурах, тэгээд юм оёх. Загварын шоунд дизайнерын төрлөөр ордог гэсэн юм. Гарын дүүтэй тэгээ жоохон бүтээлч байдал маань цаашдаа контент бүтээх тал дээр ер нь жоохон хэрэг болсон гэх юм уу? Ямар нэгэн байдлаар ингээд шинэлэг санаа бүтээлч байдлыг яагаад дээрэс нь би энэ эдитний тал дээр бас ер нь өөрийгөө их авьяастай гэж боддог. Тэр талаараа ер нь миний сонирхол аюу нийлдэг. Хумс маникюр манай ихч анх ер нь сураад миний хумсыг боддог байжгаад би хажуудлаас нь харсаар хагаад энэ энийг ийм дараалал хийх хэрэгтэй байна гэж мэдсэн юм уу? Ер нь энэ юм нэх ч юм уу энэ тал дээр гэсэн би ер нь ээж байгааг харсан. Манай ээж их уран хүн байдаг. Өөрөө ингээл нэхмэл цамц хантаас ч юм уу хэл өмсчдөг. Бүлийнхаа имэл харж байгаа хүнээрээ л ингээл ер нь өөрөө талцдаг штэ. Тэгэл би энэ талаараа яг ээжтэйгээ адилхан гэх юм уу? Тэгвэл ингээд юм нэгдэг ойдог гэдгсэн штэ. Загварын тэмцээн уралдаанд оролцдог. Тэнгүүт ингээд чиний хийжсэн хамгийн том бүтээл яг юу хийдэг байсан нь тодорхой ярил. За би 11 дугаар ангитай байхаа улсын гар зургийн уралдааны тусгай байр авч исэн. Мөрөөдлөхөд хэсэгт байсан байхаа. Өөрөөр гэвэл яг загварын шоунд 2 жил дараалж ороод эхнийх дээр нь бол нөгөө коллекц гаргана гэдэг мэдгүй ганц ийм цолгой гоёлын найханс бүтээсэн чинь барьцал чадаагүй дэ шарлахад 12 дугаар ангитаа 3 загвараар коллекц хийгээд 3 дугаар ангид орж исэн. Тэгээд цаашаа нөгөө эхний 3 байрыг 4 рүү шалгаруулаад цаашаа улс руу яваад тэгээд ерөн сайн орсныг нь урлах эрдэм рүү тэтгэлгээр оруултыг. Тэгээд би ягаад ч юм 3 дугаар байрны шалгарчаад намайг сургуулаас чи ингээ 4 рүү ороорой гэж хэлсэн би ороогүй. Тэгээ ер нь тэрэндээ жоохон харамсдаг. Одоо яг ийм Instagram дээр нөгөө юм оёддаг охин мэдэж та хол ингээд тэр охиныг харахаа би өөр яа би ингээл энэ охин шиг ингээл контент бүтээсэн бол би үүдээ амар гоё байхгүй юу? Ямар мундаг юм бэ? Тэр охиныг би бас ингэж чадсан шүү дээ. Ягаад би дутуу гэж жоохонтой бодоод байдаг гэх юм уу? Тэгээд одоо болохоор яг жижиг ийм төлхөр болон цүнх осор нэхэд тэрийг зараад ер нь жоохон жижигхэн бизнес эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ер нь жижиг загваруудынхаа төлөвлөгөөнүүдийг гаргацсан гол нь эхлэл дутуу энэ жоохон зав цаг муутайг хэлчихвэл бас жоохон болохгүй ч юм уу. Нэг тиймэрхүү юм байна. Төлөвлөж байгаа юм байна. 100 одоо охтуудыг нэг ийм нэмгэн ноёт авцсандаа гой өнгөлөгцөн хүүрээд явдаг үйлрэл болохоор яг тэрэн дээр нь дөрүүлэл өстэй бас барах байхгүй. Тийм. Тэгэл одоо ер нь хийх бодолтой байгаа. За K-pop урсгалд нэлийн дуртай ямар мэдрэмж авдаг вэ? Би нэг үздэг подкастаас сонсч байсан байхгүй юу? Тэрнэр болохоор K-pop гэдэг яг ингээд тэр их ч өөрөө K-pop сонсдог байсан юм лээ. Тэнгүүд жоохон хүүхэд яг ингээд жоохон бахта үлгэрийн баатруудаас үлгэрч ядаж та өргөтэй хүмүүс гэх юм бол Spider-Man ч юм уу тий. Тэгэл огтд болохоор өстэй ийм гүнж болмоор тий. Янз янз ингээл гүнж мунж ингээл үгүй би Rapunzel би Cinderella гэж тэгдэг штэ. Тэнгүүд нэг үлгэр дөрөөл авдаг хүн нь жоохон бахт нь тийм үлгэрийн баатрууд байсан болол өсвөр наснд хүрээд ирэхээр үлгэрлдэг хүн байгаа болчдөг гэж байгаа байхгүй юу? Яг өсвөр наснд хүүхэд ирэхээр
ингээд нэг өөрөө амар томчлаа гэж мэдэрдэн штэ. Тэнгүүд юу Хүүхэлдэйн Баатар гэл тэгжингууд тэр насанд K-pop айдолууд, уран бүтээлчид, артистууд амар их нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэнгүүд миний хувьд ч яг адилхан би ч нөгөө айлын ганц шахуу өссөн болохоор надад үлгэр жишээ болох хүн ер нь байгаагүй. Тэнгүүд би ингээд K-pop ертөнцид танилцсангуудаа ямар гоё юм бэ? Энэ хамтлагийн ахлагч Ким Намжун те ямар мундаг юм бэ? Англи хэлийг ингэж амар ганцаараа ингэж сурсан байна. Тэгэл би тэр хүмүүсээс үлгэр зөриөл авахгаа би ингэж ойлгоод тэгэл ер нь K-pop миний амьдралд тийш нөлөөлсөн юм уу? Дууны үг амар чухалч сонсдог байхгүй. Тэнгүүд ямар гоё сэтгэвэ гэл тэгэл тэр дууны ингээл үгээр амьдэрдэг. Дуугаар ингээд өөрийгөө илэрхийлдэг. Яг тийм л юмар надад амар их нөлөөлсөн. Ер нь юм зөв, тайван, юмд хүлээцтэй ханддаг, тийм тогтвортой хүнийг би болоход надад энэ BTS гэдэг хамтлагийн ингээд бүх ингээд нөлөөлөл аягүйх байсан. Тэрнээс өмнө яг өсвөр насндаа ингээд өөрөөгөө яг л нөгөө одроод те би өстө том болчихлоо ээж аваахаа үгийг сонсохгүй гэт тэгдэг үе дээрээ би нэлийн эвдэрсэн байхгүй. Тэгээл азарын чашаа эвдэрдэг үе дээр ковид гараад гэртээ ирсэн. Гэртээ ингээд хоригдсон. Тэгэл тэр үе дээр K-pop-тай танилцаад ханд маань хав даргацсан да. Солонгос хэлийг сурахад K-pop чамд нөлөөлсөн үү, тусалж чадсан уу? Би тэг яг нэг BTS чинь 7 гишүүтэй. За ер нь солонгос хэл сурах юм байна гэж бодоод эхлээд яг юу ч мэдэхгүй ингээд тэрийг 7 гишүүний нэрийг солонгос үсгээр яаж бичдгийг ингээд Google-с харж агаад мөрөөдөлөө чамаагүй дүүрэлгэж бичээд ингээд манайх нэг юм жижиг самбартай байсан байхгүй. Тэрэн дээр ингээд тавьчихдаг байсан. Тэгээл дараа нь ингээд YouTube-с солонгос хэлний алсын зээл сургалт гэж байдагсан шүү дээ. Тэрийг ингээд нэг ихний хідэн ангийг ингэж үзээл. Тэгээд нөгөө HippoCards гэдэг нэг аппликейшн байдаг шүү дээ. Тэр аппликейшнаар солонгос хэлний юу ингэж хэлүүлээл, Duolingo-гоос бас хэлүүлээл. Яг тэр 7 гишүүний нэрийг яаж бичих вэ гэдэг бодлоос солонгос хэл зурах ингээд хүсэл маань төрсөн гэх юм уу? Тасралтгүй ингээд 6 жил сурж байгаа гэсэн үг биш. Яг 10 жилдээ яг тэгж нэг суурин тавигдчихад за би ер нь солонгос явах юм байна гэж хэлээд солонгос хэлний сургалтыг 3 сар сурсан юм уу? Энэ солонгос хэл амар K-pop-тай болт. Салшгүй холбоотой. Солонгост очиод хамгийн түрүүнд юу үзхийг хүсэж байна? Намсан уул дээр гармаар байна. Латте World гэдэг чинь ийм парк амар хөөрхөн тэр парк ч юм уу. Аста мөрөөддөг юм нь алдартай K-драмуудын хийгдсэн газрууд дээр ингээ очиод зураг мөргө таравч үзэх байхгүй. Жишээ нь би True Beauty-д амар туртай байхгүй. True Beauty-гийн яг тэр нөгөө байшингийн гадаа ч юм уу. Нөгөө номын дэлгүүрийн гадаа бас очиулсан бай тээ. BTS-ийн музей тийш очиж үзмээр байна бас. Чиний муурнуудын нэр юу вэ? Чиний амьдралд ямар байр суурийг эзэлдэг вэ? Би 2 мууртай байсан байхгүй юу? Эхнийхэн нь Kiki, нөгөөхийнх нь Lily. Тэгээ Kiki нь болохоор Lily нэмэгтэй. Манай Kiki солонгон гүрийг гатсан. Тэгээд ер нь амар ингэж амтнаа алдах гэдэг энэ жоох юм хэцүү мэдрэмжийг нэг удаа мэдэрч үзгээд надад амар санагдаад. Амтан гэдэг чинь ингээд хүүхэд юм шиг. Миний хүүхэд эсвэл яг миний жоохон дүү юм шиг. Тийм болохоор ингээд гэр бүлийнхаа нэг гишүүнийг алдаад ямар их шаналл мэдрэх вэ гэдгийг Kiki дээр амар их мэдэрсэн гэх юм уу. Тийм тэгээд томоохон байр суурийг миний амьдралд эзэлдэг. Би одоо ингээд хичээлээ тараад л би шууд хийлээрөө ингээд юмар санагддаг гэх юм уу. Яна хөөх юм газар юу хийж байгаа лөө. Утхан шиг очиод хажууд нь харж хандаад хоол усыг дүүргээ байж гисэн гэж бодохгүй байгаад минь. Тэгэл яг энэ бодлоос яна би солонгос явна гэж бодож байгаа байхгүй. Тэгээд нэр одоо тэр миний хамгийн том айдас байгаа. Амтан тижээж байгаагүй үеэс одоо тижээдэг болсон үе хүртэл чамд ингээд ойлгуулсан зүйл ялгаатай зүйлс юу вэ? Тэгээд өдөө байгаа би чи нөгөө дүүгүү яг үнэндээ би тийм жоохон хөвгттэй байж үзээгүй байхгүй юу? Ямар ч эргэн тойронд маань надад ингэж ихж байгаа хүүхдийг ч ингэж харах тийм шанс байхгүй. Манай ихч бас одоохондоо гэр бүл зохиож амжааг байгаа. Тэнгүүд амтан ингээд хөрөө дээр өнгөч би яг ингэж хүүхэд өсгөх ингэж баг юмыг ингэж хичээлийг ингэж сураад эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл яг одоо би илүү хариуцлагатай хүн болсон гэх юм уу. Яг хоёрдугаар тийм нь одоо юм гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хөөрдөн жижигхэн юм хүүхэд ч байж болно, амтан ч байж болно амар ингэж тусалдаг. Одоо жишээ нэг жоохон юм би чинь нэг тийм жоохон уцаартай байхгүй юу? Жижиг юм дээр жоохон ингээ бохимдоод байдаг. Тэнгүүд би Лилиг хараад би ингээ ууж ирчдэг.
Тэнгүүд хариуцлагатай зөв хүн болоход төлөвшгöd муур тийжих их нөлөөсөн. Их зөөлхөн хүн болдог гэх юм. Гэтэ яг угаасаа амьтан инэрч хайрлах сэтгэлтэй хүн амьтан тийжээ нүгээс чадахгүй хүн бол амьтан тийжээвэл тэр зовоохон нэмэр анханасаа тэрийг ингээд бодцсон байх хэрэгтэй. Дээрэс нь нөгөө өвөл ингээд чичирж байгаа ингээд амьтан харахаар хэцүү шүү. Аялын влог хийдэг тийм үү? Тэгээ танай гэр бүлийн хувьд аяллыг зорилго болгодог уу? Манай гэрийнхэн бол заавал зоолттой жилд 1-2 удаа аялдаг. Нэг гадаад нэг дотоод. Манай гэрийнхний эсвэл миний ч гэсэн ингээд ойлгосон зүйл гэх юм бол хизээж хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж байгаа цаг хугацаанд тэрэнд мөнгө зарцуулахаас битгий. Би тэр мэдрэмжүүдийг худалдаж авч яана л гэж ойлгох хэрэгтэй юм байна гэж бодсолтой. Өмнө нь ингээд гадаад мадад руу явах юм бол жоохон үнэтэй юм хараад те Монгол мөнгө рүү шилжүүлж бодвол ямар үнэтэй юм бэлэн бэлэг гэдэг ч юм уу. Яг үнэндээ тэр 7 хоног дахиж надад хийцэж болдохгүй байхгүй юу? Манай гэрийнхний баримтлагдаг зарчим яг тэр юм уу? Тэгээ хорвоогийн сайхан зүйлсийг таних мэдэх нь өөрөө ингээд амар сайхан зүйл гэж би боддог байхгүй. Аль болох ер нь аялал байвал надад их таатай, гоё байдаг. Тэгээ би ч нөгөө бас юм гадаад хүмүүстэй, гадаад соёлтой танилцах амар дуртай болохоор энэ маань надад амар нөлөөлдөг. Аяллаа влого хэдийнээс хийж эхэлсэн би. Яагаад анх хий гэж бодсон. Яг аялын влог гэхээсээ илүү YouTube дээр 10 дугаар ангиас эхэлж юм жижиг влог хийдэг гэсэн. Зүгээр хичээлдээ яаж явж байгаа. Үгүй гэж хэлэх хэвээр 5 зүйл гэдэг нэртэй. Тэрийг яаж санааг нь авсан бэ гэхээр би биеэрээ байхаар шийдсэн гэдэг нэг юм солонгос зохиолчийн нэг ном байт юм а. Тэрийг уншиж байгаа л цаадах тийм юм хийсэн юм шиг байгаа. Хичээл хэрэгслээ цуглуулж байгаа бичлэг. Миний хичээлийн нэг өдөр тэгээ дээрээс нь хийж үзчихсэн юм а. Тийм. Би ер нь нэлээ явсан байхгүй юу? Яг тэр хугацаанд нэлээ ингээд үзэлт мүзэлт маань 20 мянган төр хүрээд яг одоо ч 3,000 савтай гэдэг чинь ер нь яг хэрвээ би ирчээрээ алгоритм ойлгоод явцсан бол нэлээ явах байжтэй гэдэгт өөртөө амар харамсдаг би жоохон бас л нэг тийм тууштай биш зам маань ингээ хор шиг гарчсан байхгүй. Аялын влогийн хувьд сүүлдээ тэгээд за ер нь ингээд хизээч хинч миний ингээд тий яг жирийн нэг би бос үндэл яг адилхан амьдардаг штэ миний өдрийг адилхан өнгөрсөн. Тэнгүүд хизээч миний хүмүүс ийм юм сонирхоо болчих гэж мэдээд зүгээр л амьдралынхаа яг ингээд яг чухал тэр 7 хоног чи миний аялын 7 хоног байгаа штэ. Тэр яг онцлог ингээд үедээ нэгдүгээрт гэр бүлээрээ хамт өнгөрсөн дурсан чаа эргэж үзэхийн тулд хоёрдугаарт тэгээд яг намайг онцолж байгаа зүйл гэсэн үднэс аялын влогуудаа ер нь илүү төлхөө оруулдаг байсан юм уу? Одоо миний YouTube руу орох юм бол дандаа л яг миний аялсан улсуудын бичлэгүүд байгаа. Хамгийн санаанд үлдсэн дурсамжтай аяллахаа талаар хуваалцвал. Сая сүүлд нэг сард Турк явсан маань юм байна. Яг Турк явахаас өмнө Таиланд явсан гэж ярьж байсан. Таиланд бол их гоё байсан. Гэхдээ Турк жоохон давсан гэх юм уу? Турк болохоор нэгдүгээр надад Европын өнгө төрхийг ингээд хальж болох мэдэрнэ гэдэг надад айгүй гоё юм байхгүй юу? Би ч нөгөө юм түүх мөнх сонирхдог. Тэгээ юм жоохон юм соёл урлаг тал дээр хоббитэй болохоор ийм Европын эртний Ром, Грекийн эртний соёл иргэншлийн яг ингээл ямыг харна гэдэг надад амар гоё. Тэр нөгөө нэг Измир гэдэг хотын тэн дээр Ромын эртний хотын буурь нь тэрийг хараад би бүр амар гоё байсан. Тэр ингээл хуучин гладиаторын тулаан болж байгаа болдог шиг нэг тийм жижиг юм зөгчдийн судалтай жижигхэн тайз бүрхий. Тэгээд номын сан тэр бүр амар гайхалтайсан. Тэгээ хоёрдугаар Анталиа явсан байна. Анталиад яг 3 хоног өнгөрөөсөн. Алаа иргэн resort гэх юм уу? Тэ ингээд амар таасаг. Зүгээр яг миний хувьд аялал гэдэг яг амар баян хүн шиг 7 хоног таасаглах байхгүй юу? Тэгэл яг тэр ингээд мөчөд амар тасгалж байсан. Би тэгэл Монголд ирээл буцаал нэг хөрхий CEO-ордог оюутан байгаа штэ. Тэр хугацаа бол амар гоё. Туркийн соёл, тэр Истанбул хотын өнгө төрх ч юм уу тэр бүгдээрээ үнэхээр гайхалтай байсан. Магистра Франц явахыг хүсдэг байхгүй юу? Би ер нь л энэ агаарт зогчих юм байна гэж бодсон. Цуг сурдаг хүүхдийн хувьд идэвхтэй онц сурлагатай хичээнгүй оюутан гэдгийг цуг байгаа хүүхдүүд бүгдээрээ дуу нэгтэй хэлнэ. Сайн оюутан байх нь нууц нь юу вэ? Цагаа хэрхэн зохион байгуулдаг вэ? Энэ талаараа ярилцвал. Яг үндэ ингэж нэрлэгдэх ингээд сүүлийн үеүүдэд үгүй би чи ингэж дуудагдах эрэгтэй хүн билүү? Би ч юу хэн байлаа? Хөрснөрөө буйдаа гэж би боддог болсон юм. Тэрээсээ сонсч ирсэн юм. Хичээлээ сайн хийдэг хүүхэд гэдэг бол
нэг амар бусдаас илүүтэй биш. Зүгээр л аав ээжийнхээ үгийг сайн сонсдог хүүхэд. би ч 10 жилдээ тийм цоор зүгтайггүй. Яг нэг юм алтан дундаж хийх үедээ хин хийхгүй үедээ хийхгүй. Нэг тийм яг үндэ жоохон залхуурдаг гэдгээрээ зарим багш нар жоохон зуудаг тийм юм байсан. Одоо амьдрал намайг барь тавьсан гэдэг шиг яг Ешийн үедээ намайг сте яг хөмөрсөн л дөө. Тэгээл аа би чи ер нь хичээл намаа хийх хэрэгтэй байна. Манай аав Ээж ч гэсэн юм. Манай аав надад аягүй ялангуяа хэлсэн байхгүй. Чи хичээлийнхаа ширээн дээр нэг шуудаа сууж байгаа харагдахгүй байна гэдэгжсэн. Тэгэл за ер нь оюутан болоод ойлгосон гэх юм уу. Нөгөө 10 жилд ингээл амныхаа фигурээр багш нартай өстой нэрээ ингээл ярьж байгаа л дүнгийн гаргачдаг тий байсан хүүхэд чинь тий их сургуулиуд нөө тийм юм байхгүй шүү миний охин. Тэгээ өөрөө мөчгөрөөрөө л гарна шүү дээ гэдэг тийм юм. Тэгэл за би нэг хичээлтэй минь ойлгосон гэх юм уу. Цагийн зохицуулалтын хувьд гэх юм бол хүн өөрийгөө удирдах ёстой юм байлээ. Ингээд дасгал хийх ч юм уу яг ингээд өдөр болгон хийх ёстой дадлыг хүн өөрийгөө удирдах хүн өөртөө тогтоодог юм шиг санагдсан байхгүй юу? Тэгэл ер нь ингээд хөвтөлэв тэгэл өөрийгөө за одоо болно одоо босоо гэт тэрэндээ өөрийнхөө бас ингээд ер нь л удирдах аавынхаа өгөнчөр өөрийнхөө өгөнчөр тэр мөчөд ингээд босоод бүх юм хийц байх хэрэгтэй юм байлээ би бодсон. Тэгээ бас нэг юм гэх юм бол би нөгөө ингээд жоохон юм яг хийх юм жоохон их болоод өөрийгөө удирдах чадахгүйгээр ингээд хитрхийг сандраад байдаг гэх юм уу. Энэ одоо чи яах вэ? Энийг хийх ёстой шүү дээ. Одоо энэ хичээлээр хийх ёстой шүү дээ. Энийг шалгалт явах вэ гэл тээ. Тэнгүүд яг тэр үе дээр юу гэж өөрөө тайвшруулдаг гэхээр зүгээрээ би ингээд энэ юмыг одоо ингээд урсгалаараа хийх ёстой юм хийчих юм бол би дараагийн хоног гэхэд энийг давцсан биз дээ. За тэгээд бас нэг юм гэх юм бол намайг ингэж иймэрхүү үзэл бодолтой болгоход манай найз амар их нөлөөсөн. За тэр найз маань болохоор Нью-Йоркийн их сургуульд 4 жилийн 100% дэлгээр тэрбум тэтгэлэг авсан хөх таахгүй юу. Тэг бид хоёр 7 хононгоос хойш өө зээгүү найзаад тэнгүүд би нэг өмнө хэлсэн би тийм амар хичээл хийдэг хөх байгаагүй. Би бараг юмыг ингэж хайчдаг хөх байсан байхгүй. Тэгтэл 7 дугаар ангид манай газар зүйн багш надад ангийнханд нэг нэмэлт онооны медаль өгч ирсэн. Тэгээ би тэрийг яг үндэ тоогүй. За газар зүйчин баг ингээл нэг юм нэг туслах хичээл байдаг шүү дээ. Тийм хичээл хэмжээнд ер нь хийгээд чалаа байсан чалаа бараг л тэгэл 100 гарчихсан шиг би бодоод хайцсан байхгүй. Тэгсэн манай тэр найз бүр амар их юм баатам цаасан дээр хийгээд хүрээд ирсэн. Тэгээ багш бүр амар магтажсэн байхгүй. Тэгээ би тэр үед найзаагаа ингээл бараг гайхаалгүй энэ хийж яадаг гэнэ. Хээ бараг пэгсэн чинь манай найз надад ингэж хэлчихсэн. Би энийг ингэ хийгээгүй байх юм бол багш надад урам хугарна шүү дээ. Ингээд энийг хийхгүй байх юм бол ингээд надад итгэхээ болж шүү дээ. Гэдэг үг хэлжсэн байхгүй. Тэгээд манай найз 7 дугаар ангидаа ойлгоцсон юмыг би одоо 20 настай ойлгож байгаа байхгүй. 19 настай ч юм уу тий. Манай найз тийм бодолтой хүүхэд байсан. Хэний ч хизээж ээж аавынхаа ч юм уу тий багш нарынхаа урмыг хуулахгүй гэж амар их чармаадаг хүүхэд байсан учраас одоо амар том дэлхийн топ сургуулиудын ингээд нэгнэнд ордог Нью-Йоркийн их сургуульд одоо сураад явж байгаа. Тэгэхэд би одоо өөрийгөө амар харамсаж байгаа байхгүй. Би тэр үед ойлгоцсон байсан бол чармаадаг хичээнгүй оюутан байхад тусалсан гэх юм уу. Тэгээд хэдий хажууч гисэн одоо энэ бүхнийг ойлгоод явж байгаадаа би өөрөөрөө ингээд жоохон барах гэдэг гэх юм уу. Тэгээд би ч өөрөө жоохон юм тэгээ энэ зам маань ч гэсэн ер нь яг одоо ингээд солонгос хэлний хичээлүүдийг даваад ирний кредитийн ард гарахад бас хүрэж байгаа гэх юм уу. Тэр нэг хоёр хөтөлбөрийн кредит нь айгүй өндөр байдаг шүү дээ. Бусад зүйлсээ зохицуулах нэг цаг хүмүүс юм шиг надад ингээд санагдаж гэр бүлийн дэмжлэг хэр нөлөөт. Мэдээж аав ээж минь мөнгөний маань төлөөтэй сургаж байгаа. Энэ нэг дэмжлэг байна. Хоёрдугаарт яг ямар нэгэн амжилт гаргах үед манай ээж намайг амар магтдаг гэх юм. Ингээд миний охин амжилт гэж мэгэл яг үндэ нөгөө Аз гэр бүлийн бас нэг юм онцлог нь хизээч яг одоо яг нүүрлөөгөө харж агаад хайртай мундаг ч юм уу тийм үг болж байгаа хэлэх нь бол тийм юу биш. Тэгтээ чатаар аяга хэлдэг гэх юм уу. Ээжийнхээ тийм чатуудыг уншихаар энэ хүн чинь яг өөрийнхөө чадах хэмжээнд хамгийн ингээд дэмжих хамгийн дээдэрийн намайг дэмжиж байгаа гэж бодохоор амар хөөрхөн санагддаг гэх юм уу. Өөрийнхөө амьдралд гаргаж ирсэн хамгийн чухал шийдвэрийг хуваалцвал. Солонгос руу хэлмэлээр явах уу? Мөс рүү орох уу? Эсвэл хүмүүлэгт орох уу гэсэн юм гэх юм уу? Яг энэ шийдвэр бол надад амар хэцүү байсан яг үндэ. Эхнийх нь график дизайнер явах. Хоёрдугаарт нь хэл юм олон улсын харилцаагаар явах.
3 дугаарт нь Солонгос. Тэр үедээ ингээд надад амар юм. Намайг хувийн сургуульд Чаваста энэ ингээд нэг ийшийнх нь өнөө сайн биш болохоор хувийн сургууль руу очиж гэж бодох гэж амар би хайсан гэх юм уу. Хоёрдоо нэг нь хоёр юм байна да. За яах те. Яг үндэ жоохон тийж орсон. Гэтэ одоо бол би амар баяртай байдаг. Зөв замаар явж байгаа гэдэгтээ би өөрөө ингээд яадаг юм. Тийм болохоор энэ сонголтоо би хийсэндээ одоо харамсдаггүй. Миний хамгийн том би энэ том сонголтод бүдрээгүй. Өөртөө байнга сануулдаг зарчим байдаг. өмнө нь ингээд миний байсан юм гэх юм бол би хүнийг араар болохгүй. Таалагдахгүй нүүрэн дээр нэг юм. Тэгээ одоогийн хувьд бол би цагийн ямиг нэг ч юм бол би эзэж эхлээд бахаа идсэн хүн шүлээ унаа. Ажиллаарай багцсан. 10 жилийн дараа өөрийгөө хаана ямар байдлаар харж төсөөлдөг вэ? Манифест гэж байдаг шүү дээ. Манифестийнхаа үүднээс айгүй олон орноор аялцсан, олон хэл мэддэг тийм анализ төсөөлт би даасан мөнгөтэй ихч болохыг хүсдэг юм уу? Манай подкастыг сонсож байгаа залуу охтод нэг зүйлийг хандаж хэлвэл юу хэлэх вэ? Сонголт хийх үедээ нэг л юм алхам буруу алхачих юм бол цаашаа тэр чигтэрээ бүдрээд унчих юм шиг мэдрэмж амар их байдаг. Тэр зүйл өнгөрсний дараа бүх зүйл гоё байна. Зээж өөрийгөө юунд ч битгий бүрэн төгс болцсон байна гэж итэг. Би боловсроогүй байгаа. Би хизэж болоогүй байгаа гэдгээр шахаа өөрийгөө ингээд байранд тавих ёстой. Тэгжээч хүн урагшлна санах ёстой. Being insecure is such a waste of your time. Өөртөө итгэлгүй байна гэдэг залуу насаа үрж хоёр юм аа. Хүн гоё байхгүй дахиж. Тэгэхэд би амар их цаг имийг бүтээж ингээл байх цаг хугацаанд өөрийгөө талан дараал би ямар сонь царайтай би миний ярьсан юм гоё глоба хий тэгэл хэрэгтэй юм санагдсан. Тэгээд маргаашийн талаар бодож битгий өнөөдрийг алдаарай гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Цуг суралцж байгаа ангийнхаа хүүхдүүд хандаж үг хэлэх үү? 2 жил миний хувьд амар хурдан байлаа. Яг үндэ одоо ингээл хурдан дүнгээ харагчих юмсан, марчих юмсан жоо ч гэсэн би ингэ танаас тааж байхгүй гэж бодсон юм. Хорогдолтой байна. Тэгээд та нар ингээд Монгол ирэх цаг дуусч болно. Та нараас ингээд байгаа оюутны амьдралын энэ цаг хугацаа надад амар гоё байсан юм байна. Би гэж угаасаа хожим бодгон тодорхой. Энэ цаг хугацааг би ганцаараа ингэж тулаагүй та бүхэн бүгдээрээ л энэ дурсамжийн нэг хэсэг нь байгаа, чимэг нь байгаа, мэдээж нөгөө гол дүр байна. Гэтэ гол дүрээ тодорхойлоход нь тасах дүр байдаг гэж хэлдэг штэ. Би энэ амьдралынхаа гол дүр нь хэдэж гисэн та бүхэн байж ич миний амьдрал үргэлжилж байгаа штэ. Хожим яг та хэдтэй дотносоод найзлаад хин гэдгийг таньж байгаа маань бас жоохон нэг талаараа харамсалтай байгаа ч гэсэн бид нар ингээд уйлзах хэвээр хүмүүс бид нар ингээд энэ ингээд ижил зүйлээр нэгдэж байж байгаа маань өөр амар гоё. Тэгээд та нартай ингээд уйлцсан да. Ч гэсэн сурлагын өндөр амжилттай хүсье. Ихэд илүү олон өдрүүдэд баяр баясгалантайгаар уйлзах ерөөлийг өргөн байя. Баярлалаа. Өнөөдөр хамт ярилцсанд баяртай. За, бай.